Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Сонин нийтлэлийн найруулгын баттгалаа бүгдээрээ авч үзье. За энэ хичээлийн агуулгад нэгдүгээрт нь найруулгын төрөл онцлог, хоёрдугаарт нь сонин нийтлэлийн найруулга түүний онцлог, найруулгын төрөл хэв маягийн холбоо хамаарал, сонин нийтлэлийн найруулгын төрлүүдийн үүрэг, шаардлага, сонин нийтлэлийн найруулгын төрлүүдийн ангилал, холбоо хэрэглүүрийн тухай авч үзнэ. За сонин нийтлэлийн найруулгын төрөл түүний онцлогийг авч үзвэл найруулгын төрлийг бичгийн ярианы гэж үздэг. За бичгийн найруулгад бол албан бичгийн найруулга, шинжлэх ухааны найруулга орно. За ярианы найруулгад сонин нийтлэлийн найруулга, уран зохиолын найруулга орно. За албан бичгийн найруулга, шинжлэх ухааны найруулга хоёр загварт байдаг бол сонин нийтлэлийн найруулга, уран зохиолын найруулга бол загварт бус найруулгын төрлүүд байдаг. За сонин нийтлэлийн найруулга бол сонин нийтлэлийн үгийн утга. За сонин гэж юу юм, нийтлэл гэж юу юм бид нэр өмнөх хичээл дээр үзсэн тийм ээ. За сонинд мэдээ, сурвалжлага, реклам, сурталчилгаа, тойм барьдаг бол нийтлэл, ярьцлага, шүүмж, шог нийтлэл, уран нийтлэл, найруулгад эссе, тэмдэглэл, уншигчийн загтал, хөрөг найруулга гэх мэт ордог. За сонин нийтлэлийн найруулгын онцлог бол зорилго, үүрэг, утга агуулга, үгийн сангийн онцлог, өгүүлбэр зүйн онцлогуд бол тус тусдаа өөрийн гэсэн хэм маяг онцлогтой байдаг. За монгол хэлний найруулгын төрөл хэм маягийн холбоо хамаарал бол найруулгын хэм маяг, найруулгын тухай ойлголт гүнзгийрснээр найруулгын төрөл хэм маяг гэсэн хугтгууны ойлголт гарч ирсэн. За хэм маягийн дотроо эргцүүлэмж, тайлбарламж, хүүрнэмж, тоочмж гэж байдаг. Эргцүүлэмж бол хоёр өгүүлбэр, хоёр цогцлбороос 3 дахь дүгнэлт нь өгүүлбэр цогцлбор бүтцийг хэлнэ. Юмсын учир шалтгаан асуудлыг шүүн тунгааж баталсан эсвэл үгүйсгэсэн дүгнэлт гаргасан их байдаг. За тайлбарламж нь ямар нэгэн зүйлийн мөн чанар утга учирыг тайлбарлан мэдээлэх зорилготой их болно. Батлах, тайлбарлах зүйл түүнийг тайлбарлсан баримт нотлохоо төгсгөл дүгнэлт гэсэн байдаг. За хүүрнэмж тоочмжийн бас эсгүүдийг харж байна. За найруулгын төрлийг шинжлэх ухааны найруулга, сонин нийтлэлийн найруулга, уран зохиолын найруулга, албан бичгийн найруулга гэсэн дөрвөн төрөл байдаг. За сонин нийтлэлийн найруулгын төрлүүдийн үүрэг шаардлагыг авч үзвэл өөр ингэсэн бас онцлогтой үүрэг шаардлагатай байдаг. За мэдээллийн үүрэг бол мэдээлэх үүрэгтэй шаардлага нь баримт хэрэглэгдэхүүн үнэн зөв албан ёсны шинжтэй байдаг. За шинжлэлт найруулга гэдэг бол хэлбэрчлэн ойлгуулах, хийсвэр томьёоллыг бодит жишээгээр адилтгадаг. За уран сайхныг найруулга бол нөлөөлөх үүрэгтэй байдаг. Шаардлага нь яруу сайхан шинэлэг аястай байдаг. За сэтгүүл зүй бол учир зүйн тайлбар нотлохоо хийх, сэтгэхүйн хийсвэрлэл тулгуурладаг. За сонин нийтлэлийн найруулгын төрлүүдийг бүгдээрээ авч үзсэн. За холбох хэрэглүүрийг авч үзвэл за зэрэгцүүлээ холбох, ухсруулаа холбох, харилцан ухсруулаа холбох гэсэн юм дөрвөн холбох ёс байна. За зэрэгцүүлээ холбох бол нөхцлөөр, холбоосоор, аялгаар байдаг бол ухсруулаа холбох бол найруулга арга, хамж гарга гэж байдаг. За харилцан ухсарсах нь нэрийн бүлэг дээр нэмэх нь үүрлийн бүлэг байдаг. За холбох хэрэглүүр бол харьцуулах утгад хэлний хэрэглүүр, эсрэгцүүлэх утгад хэлний хэрэглүүр, шалтгааны утгад хэлний хэрэглүүр байдаг. За тус бүрийн онцлогийг одоо багш энд тайлбарласан байна. За хичээлээ анхааралтай сонссон хүүхдүүддээ баярлалаа.